Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр бүгдээрээ Арцаг ташааны далилт мөрөлтийг засдаг гайхалтай давтгалыг хамтдаа хийцгээе. За одоо бүгдээрээ халаалтаа эцгээе. Тохон дээрээ тулаад өвдгөө аваад банз байралд орно. Өвдөг мөр хоёр маань нэг шугамд байрлана. За хевлэгээ маш сайн чангалж өгнө. Өвдгөөрөө ингэж оцоохгүй. Ташаагаараа ингэж доош унахгүй. Хевлэгээ маш сайн татаж өгөөд яг энэ байрлалдаа яг 1 минут барина. За биеийнхээ бусад хэсгийг бүх хэсгийг сайн ажилуулад амьсгалаад гаргалаа. Хевлэгээ дотогш нь маш сайн чангалаарай. Хүзүү мөрлөө ерөөсөө чангал ирэхгүй. Хамгийн гол нь та хевлээ биеийн хэсгүүдээ маш сайн ажилуулна гэсэн маш анхааралтай. Бие мэдрээд тасгалаа. Гаргалаа. Хевлэгээ дотогш нь маш сайн чангалаарай. За хоошоо сунаад хүүхэд байрлал. Эхний дасгал доошоо харж хөвтгээд хоёр гарыг биений хажууд барина. За энэ үедээ өгзөг хөлний булчин маш сайн чангална. Буйны арын булчин, нурууны булчин маань болохоор ташаа арцгийг тэгш үнэтэй барихад хамгийн их чухал булчингуудтай ордог. За ингэж дээшээ хөндийгөө тохоогоо хөндөрүүлсний дараа бие баруун талдаа авчирлаа. Амьсгал гарахтаа голдоо. Зүүн талдаа авчирлаа. Амьсгал гарахтаа голдоо. За 20 удаа явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 9 8 7 6 5 4 3 2 1 за барьлаа 1 2 цэжэр өшөөд хинэгэр эрүүгөөдөө шөөрөглөө 3 4 5 6 7 8 9 10 хошоогоо хүүхэд байрлал ороод хамарлаа. Дараагийн дасгал. За хан дээр хөлийн улаараа тулна. Өвдгөө нийлүүллээ. Өвдгөө салгана. За болж игэл өвдөг ташаа хоёрыг нэг шугамд байршуулаад заслаа. За явлаа. Өвдөг нийллээ. Өвдгийг салгалаа. Нийллээ. Саллаа. Энэ дасгал нь болохоор ташааны далилт мөрийг засаж хоёр талын тэг шимжиг хэмиг сайжруулж байгаа. За хоёр тишээ. Голдоо ирээд 20 удаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 хоёр өвдгөө айл болох салгана 10 9 8 7 6 5 4 3 2 1 за энд хэсэг барь. Сайхан амраад бие тайвшруул. Өвдгөө татлаа. Бие сууллаа. За дасгал 3. Хөлийн уулыг за хан дээр тавьчих болно. За газараас баг зэрэг хөндөө хоёр өвдгийг айлуулах салгана. За одоо ингэж өвдгөө салгаж явахдаа аль нэг өвдөг хитрхи дээр байна уу гэдгийг маш сайн анзаарах шүү дээ. За тэгээд ташаа нь аль нэг тийшээ жайж иж гэнэ гэдгийг маш сайн анзаараад яг ташаа тэг шимтэй байршуулаад өвдгөө салгаад эндээ 1 минут амарч өгнө. За болж игэл өвдгийг улам салгаж өгнө. Хэрвээ хэцүү байх юм бол хоёр хөлний уулыг газар буулгаад хоёр өвдгөө аажим хоёр тийшээ хөнгөн султаад өгч болно. Арай жоохон дасглаа хөндрүүлээ гэх юм бол гараараа өвдгнөөсөө баг зэрэг дарж өгөөд газар руу чиглүүлнэ.
Энэ үедээ болохоор нуруугаараа хотоохгүй шүү. Нуруу ууцыг газар руу сайн дараад тэгсэн хэрнээ өвдгийг алуулах газар руу чиглүүл. Амьсгал гаргахын хэрээр л өвдгийг газар руу доош нь суллаарай. Амьсгалаад гаргаад амьсгалаад гаргаад. За сайн байна. Хөлөө суллаад өвдгөө жоохон сэгсэлчих. Дасгал 4. Ташаа арцгийн далилтыг маш сайн засаж өгдөг дасгалын нэг бол яалтчгүй энэ ташаа арцгийн сунгалт байна. За эсрэг хөлийг баруун өвдгөн дээрээ зүүн хөлөө тавина гэсэн. Шагаа өвдөх хоёр нийлж байна. Энэ зүүн талын өвдгийг аль болох гадагшаа задлахдаа баруун ташаагаа ингэж ерөөсөө эргүүлэхгүй шүү. Ташаа маань яг ихц дээшээ харсан байх. За эндээс хөлийг өөрийнхөө хэмжээнд татна. Ингээд өөрлөгөө маш сайн татаад хүрэх чадвал сайн байна. За хүрэхгүй байлаа гэд бас муу биш. Аажмаар сунгалтаа нэмнэ. Зүүн гуйны ар хэсгийг сунжгааг мэдэрнэ. Өвдгөө өөрлөгөө татаад ууцаараа сайхан суллаад өгнө. Ташаагаа сайн анзаараарай. Аль нэг тийшээ далиж гин үү? Тэгээд зүүн өвдгөө алуулах гадагшин дараад өг. Сайн байна. Нэг минутаар ээлжлээ шүү. Одоо баруун хөлийн шагаагаа зүүн өвдгөнийхөө дээгүүр тавилаа. Хоёр гарыг ингээд хөлнийхөө доогоор оруулахаар илүү өвтөйхэн болно. Одоо энэ өвдөгч нь л аль болох гэж гадагшаа задрах нь шүү дээ, тий. Тэнгүүд дагаад ингээд ташийн даличдээ шүү. Ташаагаа цэхэллээ. Түүний дараа хөлөө өрлөгөө татаж өгнө. Аажмаар татна. Сунгалт нь сайжраад ирвэл өвдгийг хөлийг жоохон дээшээ ташааргаа өгсөөл гэж болно. За эндээс гуйны артлаа мэдрээ. Мөр хүзүүгээ чангалахгүй бие сайхан суулж өгнө. За сайн байна. Хөлөө суллаа.